Эдийн засгийн чуулган төрийн орнд 7 дахь жилдээ болж байна. Чуулганы нэг салбар хуралдаан нь бол эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг сэдэв байсан. Тэгэхээр энэ салбар хуралдаанд панелистаар оролцсон PSP компани удирдах төсөвлийн дарга ганжрагтай бид нар уулзаад байна. Тэгэхээр та бол сая салбар хуралдаанд оролцсон царин ганц эмэгтэй байлаа шүү дээ. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг салбар хуралдаанд яагаад оролцсон юм? Ямар мэдээллийг та хуваалцах хүссэн бэ? Яг энэ хуралдааны даргалсан өнөө голомт банкны санхүүгийн ерөнхийлөгч Болдромаа захирал байсан. Тэгээ надад өсөл тавиад энэ хөл сэдвтэй оролцохын болгож байгаа. Гэхдээ нэг эрэгтэй хүн заавал баймаар бид нар тэгээд панел зоох эмэгтэйч бүгдээрээс өөрөө чинь сонголоо гэдэг тэгээд санал тавьсан. Тэгээд надад бүр ирэх байгаагүй. Тэгээ яагаад эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг сэдвийг анх удаа эдийн Монголын эдийн засгийн форумын жил сонгоод тусад нь хурал хийгээд дээрээс нь ингээд сая бараг заалт дүүрлээ шүү дээ. Тэгээд эрэгтэй панелист урьд суулгаад ингэж байна гэхээр зөвхөн Монголд ч биш сүүлийн ер нь миний анзаарч байгаа нэг 60 оноос хойш дэлхийд дээр хүүсийн эрхтгч байдал гэдэг асуудал нэлээд хүчтэй хөндөгдөд одоо жил ирэх тусан бас нэлээд хэмжээ явж байна л да. Тэгээ олон гадна дотны статистикийг харахаар яг эмэгтэй эрэгтэй хоёр хүний нийгэм эдийн засаг улс төр одоо боловсролын салбарт олгогдож байгаа боломж нэгт тэр боломжийг хэрхэн одоо зөв зохистой ашиглаж байгаа гэдэг энэ ихтгэлцээ зүйлүүд нь харахаар бас харилцан ялгаатай дүр зураг гарч ирээд байна. Сая 2000 өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн форумаас гендерийн одоо тайлан улс орн болгоно гаргалаа 145 улсаар. Тэгэхэд одоогийн байдлаар яг эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хувьд гендерийн яг тэгш эрхийг хангасан улс дэлхийд одоо хүртэл багхгүй байна. Хамгийн ойрын улс нь 11 жилийн дараа Исланд улс одоо яг энэ хордоор явахаар хангаж чадах нэ. Дунджаар дэлхийд даяар ер нь дэлхийн дийлэнх улсууд гендерийн хувьд тэгш эрхтэй болно гэх юм бол 118 жил дахин шаардлагатай гэдэг ийм тооцоонуудыг эдийн засгийн судлаачид гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо бидний өндөр хөгжилтэй жишээ авах туфта Америк, Германууд бол жишээ нь гендерийн асуудлаа шийдэхэд дахиад 60 жил хэрэгтэй гэж байгаа. Монгол улс хамгийн сүүлийн тайлангаар бол нийт дэлхийн 145 улсаас 57 жагссан байна. Гэхдээ 2005 онд байсан үзүүлэлтээсээ энэхүү 57 дугаар байр гэдэг нь бараг 14 байр ухарсан үзүүлэлт болчиход байгаа. 57 нь одоо 145 улсаас дундаас дээгүүр нэлээд гайгүй гэж бид өөрсдөө тайлшруулж болох боловч өнгөрсөн одоо 10 жилдээ харьцуулбал бид нар бараг нэг жилд нэг байраар ухарсан үзүүлэлт байгаа юм л да. Тэр дундаа хамгийн доошнд очиж байгаа үзүүлэлт нь бусад улс орнуудтай юугаар харьцуулахаар эмэгтэйчүүдийн улс төр одоо үзүүлэх нөлөө улс төрийн орчинд гаргах шийдвэр гаргалтанд оролцоо гэдэг манлайлал гэдэг зүйлээр ихэд хамгийн одоо сөрөг одоо оноо авсан ийм үзүүлэлттэй байгаа. Иймэрхүү мэдээллийг бас энэ хурлаар хуралд орсон хүмүүстэй хуваалцлаа. Бид нар бол одоо яг одоогийн байгаа парламентд бол 11 эмэгтэй гишүүн сонгуультай ажиллаж байгаа нь бол маш том дэвшил гэж одоо харж ярих тустай. Гэтэл олон улсын практикаас бид нар маш нэлээд олон улсын дунджаас бол бид нар бол бид нар ч яг Монгол улс ерөнхийдөө 2 дахин хойно байранд байна гэсэн 10 пунктоор хоног. Олон улсын дунджаар бол одоогор бол 20% та байгаа. Монгол улсад бол эмэгтэйчүүдийн оролцоо нь улс төрд 10% та байгаа даа. Тэгэхээр саяын салбар хуралдаанаар бол үнэхээр манай Монгол эмэгтэйчүүд бизнес улс төр жижиг дунд үйлдвэрлэлээс эрүүл мэнд боловсрол гэдэг ингээд бүхий салбарт бол дор бүрнээ их анхааралтай амжилт гаргаж ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд бол маш их потенциал байдаг юм байна гэдгийг бас бид нэр олж харлаа. За дэлхийн тоог таалгасаа хэлсэн Азиад бид хаагаар яваа болов. Азиад хамгийн сонирхолтой нь Аз номхон талаан бүс буюу Австрали, Шинэ Зеландыг оруулаад энэ бүс нутагтаа бид нэр эхний 5 чигсэж байгаа. Тэгээ эхний байранд нь Филиппин улс байгаа. Одоо та бүхэн мэдж байгаа бол одоо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд 2 эмэгтэй хүн одоо өрсөлдөж байна. Биенийхээ эсрэг тийм. Хоёрт нь Австрали, гуравт нь Шинэ Зеланд, дөрөвт нь Лаос улс байсан. Тавт нь Монгол улс чигсэж байгаа. Тэгэхээр миний түрүүний хэлдэг улс төрийн оролцооныхаа асуудлыг бид нэр богино хугацаанд ухаалгаар шийдэж чадах юм бол энэ хүүсийн тэгшэрхэг байдлаар Монгол улс Азиад маш богино хугацаанд тэргүүлээ. Дээрээс нь дэлхийд бас ерөнхийдөө гендерийн тэгш байдлынхаа үзүүлэлтээр нэлээд дээр байранд орох юм боломжтой харагдаж байгаа. Тэгэхээр энэ хүүсийн тэгш эрхийг хангахын тулд эмэгтэйчүүд юуны өмнө өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх ёстой боловсрол ёс зүйн талдаа бас
эхлээд өөрийгөө бэлтгэх ёстой. Тэгээд тэгшэрх гэхээр ганцхан эрчүүдийн эсрэг тэмцэх биш юм шүү. Явцсан ойлголт шүү гэдэг бас хандлагын талаар ч гэсэн ярилцлаа шүү дээ. Тэгэхээр за тэгшэрхийг хангалаа гэж үзье. Жишээлбэл Исламд бас 11 жилийн дараа тэгшэрхийг хангасан ус болно гэж ингэж тэгшэрхийг хангаснараа тухайн улсыг хөгжилт нь ямар хөгжилтөд ордог юм бэ? Сая нөгөө хуралд санал хэлсэн хуучин Монгол анхны тэргүүнд ерөнхийлөгч ус инженер бол энэ хэлсэн саналаар бол манай өөрөө Европоос олон жил болж байгаа. Ялангуяа Нордик буюу Скандинавын орнуудтай баруун Европын орнуудад эмэгтэйчүүд ялангуяа шийдвэр гаргах төвшөнд улс төр гарсан улсуудад ямар бодиттой импакт үзүүлдэг вэ гэхээр төсөв жишээ нь батлагт нөхцөлтэй эмэгтэйчүүд хэрвээ байсан бол одоо төсвийн голлох одоо хуваарлтыг сургууль цэцэрлэг яаслал эрүүл мэндтэй дээрэс нь байгаль орчин, ногоон орчин гэдэг зүйл рүү илүү их эрэгтэйчүүдийг бодвол жишээ нь төвлөрүүлж одоо хуваарлах саналтай байдаг. Дээрэс нь энэ төрлийн санаачлагыг эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд ингэж гаргаж лобби хийж тэрнийхээ араас ингээд одоо шантарлагууд цуцлтгүй явах тийм давуу талтай байдаг. Энэ нь ингээд нэг талаасаа тийм жижиг үгээр хэлбэл ахуйн асуудал юм шиг мөртлөө нийгмийн халамж ялангуяа одоо зүүн төвийн зүүнний баримжаатай одоо намуудын улс төрийн нам очнуудын байртаг яг нөгөө социал демократ үзлийн хамгийн том одоо хөдөлгүүр болсон одоо юугаар сонгуулиараа л мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагааны чиглэл нь болчиход байгаа юм л да. Энүүгээрээ бас ингээд улс орны хөгжил хэдий ч нэ өндөрсөх тусам эргээд улс орнд төрөлд хуваарлаж байгаа мөнгө хөрөнгийг илүү зөв зохистойгоор, илүү ухаалгаар те илүү одоо хүмүүнлэг ингэж бас нэгтлээ хүртээмжтэйгээр те ингэж хуваарлах тэр зүйл дээр эрэгтэйчүүдийг бодвол арай тийм мэдрэмжтэй ханддсан байна гэдэг тийм дүгнэлтийг хийж болох гэдэг байна. Та бизнесмен хүнтэй олон жил бизнесээс салбарт ажиллаж байна. Яг танаас салбарт манай эрэгтэйчүүдийн оролцоо ямар байна? Нөлөөлөл нь ямар түвшинд байна? Хандлагын асуудал байна уу? Одоо эрэгтэй захиралд хандах хандлага дээр ялгаа байна. Нэг ийм л илт анзаарагдаад байгаа. За одоо пирамидаар ингэж төсөөлж үзэх юм бол албан тушаар ахих тусам нөгөө эмэгтэйчүүдийн тухайн албан тушаал те тухайн одоо шийдвэр гаргах төвшөнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн хувь маань багасаад байгаа хгүй. Одоо юу гэдэг ерөнхий зөвхөн гүйцэтгэх ажил гэдэг яах юм бол одоо юу гэдэг ойдлогчийн эсвэртэн гэх юм бол баг 90% эмэгтэйчүүд те. Дээрэс нь арай нэг цэхийн мастер болоод ингэнгүүт нэг 80% таа болдог ч юм уу. Тэгээ хилцээний дарга болонгууд нэг 70% таа болоод те. Тэгээ ахлах менежергээд албан тушаал дээшлэх тусам эмэгтэйчүүдийн хувь бага болоод байгаа. Тэгээд одоо гүйцэтгэх удирдлагч нь гүйцэтгэх захирал, санхүү хэлсэн захирал, газрын захирлуудын төвшөнд бол бараг 10%-аас доошоо тий 10 нутмын нэг нь одоо эмэгтэй өнчүүтэй айтай Монголд байгаад байгаа. Гэхдээ энэ ганцхан Монголын проблем ерөөсөө биш. Дэлхийн нийтээр ерөөхдөө ийм хандлагатай байгаад байна. Тэгэхээр одоо нэг эмэгтэйчүүдийн санхүүгийн эрхчлөө шийдвэр гаргах төвшөнд чигэд оролцох ёстой тэр гэж яриад байгаа юм дээр яг бас иймэрхүү фактор батлагдаад яваад байгаа юм л да. Тэгээд Монгол улсын нийт хууныхан бас эрэгтэй хүүсийн харьцааг харахаар бас бараг л тий 47-8-50% баг тэнцүү шахуу байдаг. Тэгсэн мөртлөө ингээд сая оролцоосон эмэгтэйчүүд маань олцоо дэвшүүлсэн санаа нэг тэр байгаа юм л да. Хөөсөө тэнцүү мөртлөө яг шийдвэр гаргаад ирээд бусдад нөлөөлөх салбар дээр эмэгтэйчүүдийн хувь оролцоо хамаагүй бага байгаа оролцож чадахгүй байна гэдэг. Тэр нь яг уу сая оюун гишүүнийг тодорхой хэлж байна. Олон жил улс төрөөсөн практикаараа те эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй нэг ижил төвшөнд үнэлэгдэж те шийдвэр гаргах төвшөнд очихын тулд яг ижлэхэн ажлыг 2 дахин илүү хийж илүү чанартай хийж эрэгтэйчүүдийн одоогийн төвшөнд үнэлэгдэнэ гэж манай практикасаа хэллээ л те. Түүнтэй адилханаар нэг талаасаа эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн үндсэн хөдөлмөр те тэр бүх манлайлал нөлөөллийг бид нараас нэг талаасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаасаа эмэгтэйчүүд өөрсдийгөө дэмжиж те бие бинийгээ дэмжиж бас ингээд манлайлал тал дээр бодлоготойгоор одоо үйл ажиллагаа явуулж бас нийгэмдээ нөлөөлөх одоо community буюу одоо тэр дэд бүтцийг бас байгуулах хэрэгтэй болов гэсэн дүгнэлтийг бас хийгээс өгч байна. Төгсгөл нь би танаас нэг зүйл асуугаад хоёлаа ярилцлага өндөрлөө. Та 2014 онд дэлхийн залуу манлайлагчдын хөтөлбөрт Монгол улсыг төлөөлсөн байгаа. Тэгэхээр 152 манлайлалын тухай ярьж байгаа учраас бас энэ ярилцлагыг үзэж байгаа залуучуудтай зориулаад тийм ямар шалгуурыг хангаж хийж энэ манлайлалын хөтөлбөрт хамрагддгийг та ямар хугацаагаар хамрагдав ингэснээрээ ямар талуудыг олдсон талаар төвчлээс аваад дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг. Жил болгон зохиогддог форум зохион хамгийн том арга хэмжээ 1 сарын зүйлээр болдог Давосын форум. Тэгээд Европт болдог. Тэгээд 100 хэдтийн даялан юм уу Тэнжиотд болдог зуны Давос гэж болдог.
илүү одоо энтерпренeur одоо IT-ийн чиглэлийн голлох барал зөвлөгөөнүүд нь төр хөвчлөг багтаасан том орол болдог. Тэгээ энэхүү байгууллагын хажууд YGL буюу Young Global Leader гэсэн тийм бас community буюу бас тийм клуб маягийн байдаг. Тэнд нь одоо жил болгон ойролцоогоор 100-аар залуусууд дэлхийн өнцөг болон бүрээс нэр дэвшүүлэхгүйгээр нэр дэвшүүлээ тэгээс 3-4 шатны сонгон шалгуулалтаар сонгож ингэж аль биесны гишүүн болгодог. Миний 2014 онд одоо Эрдэнэс Монгол компани захирал Бямсаахан Батэр Монголоос анхудаа тухайн жилд 2 монгол хүн шалгуулж ингэж шалгуулж байсан. Сая энэ жил хэдхэн оны өмнө манай Монгол ичт эдлийн захирал Номин маань шалгарлаа. Ингээд бид нар аль биесээр зургуулаа болж байгаа. Тэгээд ингээд YGL шалгарсан нөхцөл 6 жилийн хугацаатай бүр ирэхтэй байдээ. 6 жилийн дараа алумны үе төгсөж болоод ингэ явдаг. Залуу манлайлагчийн энэ хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ гэхээр дэлхийд даяар ижилхэн насны өөр бэкграунд буюу туршлага мэдлэгтэй залуусуудыг нэг тогоонд аваачаад бие биенээс нь хооронд танилцуулах, нийт төрх сүлжээ үүсгэх, дээрэс нь бие биенээсээ суралцуулах тэгээ системтэйгээр сургалтын одоо илүү сайн одоо манлайлагч байх одоо хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Жишээ нь дэлхийн бүх топ сургуулиудад одоо тийм богино хугацааны сургалтын гэрээтэй хөтөлбөртэй ажилладаг. Жишээ нь одоо юу гэдэг Оксфорд, Харвард, Йейл, Сингапур үндэсний сургууль гээд ингээд жирийн хүн одоо юу гэдэг тэр болгоноос олддог боломжийг ямар нэгэн зардал мөнгөгүйгээр энэ ингээд юунаас формос охин байгаа ч явуулт юм аа. Тэгээд манайхан бас магадгүй ихэнх нь бид нар хоорондоо ярьдаг. Манлайлагч хүн гэхээр манлайлал өөрөө урд нь гүгээлтэй, бусдаа ширээл ингэдэг гэдэг илүү зааварлаад ингэдэг хүн юм болов уу гэд дэлхийн залуу манлайлагчаар шалгарахад зүгээр миний анзаарснаар тавигдсан шаардлага бараг 50% нь одоо шаардлага одоо бусдыг одоо манлайлж одоо бусдаас юм авахаасаа гадна бусдаар ажил хийхээс гадна чи өөрөө эргээд өөрийнхөө байгаа нийгэмдээ бүс нутгийнхаа тэр нэг community орчилдоо өөрөө иргэн бодтойгоор яг юу өгч чаддсан бэ, юу өгчээсэн бэ, дөрөнд нэг гишүүн болоо орж ирээд илүү өргөн боломжтой нэгдэх юм бол чи энийг өөрийнхөө төлөө гэхээс илүү бусдын төлөө яаж үр ашигтай сайн сагнаар одоо зарцуулж чадах юм бэ гэдэг гол одоо сорилт байдаг. Тэгэхээр энд ороод одоо жишээ нь миний хувьд аягүй их сурч авч байгаас гадна эргээд би ямар нэгэн зүйлийг энэ дэлхийн эдийн засгийн форум нөгөө талаас энэ дэлхийн залуу манлайлагч нарт өгөх ёстой. Тэр үүднээс сая жилийн өмнөөс бид нэр Global Shapers гэдэг байгууллага байдаг. Тэр нь дэлхийн эдийн засгийн форум харьяа гэхдээ 30 хүртэлх насны залуучдын байгууллага байхгүй. Бидний болохоор 40 хүртэлх насныхаа YGL гэдэг нь. Тэгээ энэ залуучдаа хамтраад Солонгос Америкийн YGL-тэй хамтраад менторшипийн хөтөлбөрийг Монголд анх удаа бид хэрэгжүүлээд одоо энэ баг талдаа орж байна. 12 залуу сонгож аваад тухайн 12 залуу таарсан тухайн салбарын одоо хамгийн тэргүүний шилдэг гэдэг манлайлагч нар бид нар дуудаж цуглуулад одоо ментор буюу одоо дасгалжуулагч багш хэлбэрээр ямар нэгэн санхүүгийн дэмжлэг ерөөсөө өгөхгүй харин тухайн хүнд яг бодиттой ажил амьдралын зөвлөгөөг өгч тэр одоо ажилдаа их сургуулаа төгсөөд дөнгөж ажлын байрнаар гараад удаагүй байгаа буюу 1-3 жил болж байгаа залуучууд карьер төлөвлөлтөөс ахуулаад харилцааны соёл одоо юу гэдэг тэдний ажил мэргэжлээс гадна хувийн амьдралтай холбоотой одоо боломжуудыг бид нэр нэлээд өгнөөд өөрсдөө зургуулж чадах шинэ зөвлөгөө өгөөд ингээ явж байгаа. Тэгээ энэ болохоор бас нэлээд шинэлэг тийм хөтөлбөр болж байгаа л гэж би хувьдаа найдаж байгаа. Залуучууд оюутан зориулсан нэлээд хөтөлбөр Монголд байдаг гэж голцооны санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар байдаг. Бид нар болохоор санхүүгийн дэмжлэг огт байхгүй. Яг цэвэр практикал мэдлэг туршлагаа залуучуудаа дамжуулъя гэдэг энэ зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь бол бас дэлхийн залуу манлайлагчдын маань Монголд хийж байгаа бас нэг ажиллаа гэж хэлж болно. За танд баярлалаа. За баярлалаа. Бид BSP компани өдөртөг зөвлөлийн дарга хан зэрэгтэй хэлцлээ.